За юу цаанда guys. Өнөөдөр манай BC Night-ийн одоо тэ фитнесийн багш, хүрлатор багш маань оролцсон байгаа. За тэгээд та бүхэндээ тэ одоо бие хөгжүүлэлтийн талаар, мөн зүүн хоолтын талаар ярих болно. За тэгээд бичлэгэнд орцгоё. За сайн байцгаана уу? Манай подкастын 2 дахь дугаар тавтай морил Түмээ байна. За өнөөдөр бидэнтэй хамт фитнесийн багш засваржуулагч Хүрлатор маань зөв хоолт болон дасгал хөдөлгөөний талаар ярилцахаар хүрэлцэн ирээд байна. За та өөрийнхөө тухай товчхон танилцуулаач. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хүрлатор гэдэг. За би 2015 онд Моалт ус тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч, бие тамирын эрүүл мэндийн багш дасгалжуулагч, бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Өдгөө одоо нэг 10 гаруй жил багшилчаад явж байна уу да. Тийм л байна. За тэгээ юу гэдэг нэг пауэрлифтинг олон улсын хэмжээний мастер. Хөнгө атлетикаар нэг 14-5 жил хичээсэн. Хөнгө атлетикийн спортын 1-р зэрэгтэй 100-200 метрт гүйдэг байсан. Явандаа нэг цаг хугацааны ирэхээр пауэрлифтинг руу ороод тэг ингэ явж байна. За энэ хугацаанд тэгвэл таны хамгийн их ойлгож мэдэж авсан зүйл юу вэ? Гэхдээ аливаад ер нь юу гэдэг нэг юм хоёргүй сэтгэлээр л хандах хандлага юм. Одоо чинь юу гэдэг ингээд тэр олон хүмүүст ингээд заагаад ингээд багшлаад заримтай найз нөхөд заримтай нах トゥ гээд заагаа явж байхдаа нэг л зүйлийг ойлгож байгаа нь юу вэ гэхээр бид нарт аливаа нэг зүйл юу гэдэг сэтгэлээсээ хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой байна гэдгийг л аягуулсаа ойлгож авсан. Тэгэхээр энэний шагналал нь жоох уддаг боловч цагийн хугацааны ирэхээр эртгэл юм байлаа. Тийм л байна. За ер нь шинээр фитнес эхэлж байгаа хүмүүс одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бол ер нь хүмүүсийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь юу гэдэг юм бэ? Тэгээ бид нар юу гэдэг одоо зэгцээ дэргөө нэг мэдээллийн 90 100 амьдарч байгаа. Алхам тутамдаа бид нар нэг мэдээлэл их сурвалж гэдэг одоо YouTube, Google одоо жишээ нь ном зохиолч юм. Ном уншихаасаа илүү одоо гэдэг дамдаа нэг хүнээс сонссноо ч юм ингээ хэрэгжүүлээд байдаг. Гэхдээ хүн болгон өөрийн гэсэн юу гэдэг нэг анатом физиологтой, гентэй, өгөгдөлтэй учраас яг энэ үний хийсэн яг ингээд хийчихнэ гэсэн тийм ойлголт байхгүй. Яг тэгээ ойлгочхоор бас буруу гэдэг. Юу гэдэг анхан шатныхан бол бүр анх спортоос хоол ч юм уу те эсвэл спортоор хичээлжсэн гэдгээсээ хамаарат дасгал хөдөлгөөнөөс сонгоо явах нь хамаагүй өөр ашигтай. Тэгээ өөрөө дурдлах хэрэгтэй. Тэндээс л нэг дараа дараагийн алхам гарч ирэх болохоос заавал ингэн заавал тэгнэ гэсэн тийм аян байхгүй гэж боддог. Яг хүн болгон л янз янзаар хариулах. Яг багшийн бодлоо яг л юм байдаг гэсэн. Ер нь хэдэн наснаас эхэлж жим фитнес хийж эхлэвэл ер нь тохиромжтой байт юм болоо. Манай дүү мө одоо жишээ нь дүүгээ фитнес жимд явуул ихээр монголчуудын дунд нэг юм өрөөсгөл ойлголт явагддаг. Одоо өсөлтөн зогсчин ч юм уу тий юу гэж юу гэдэм бэ? Тэр бол ерөнхийдөө бидний л дамдаа сонссон яриа. Одоо танаа үеийн одоо юу гэдэг Z үеийнхэн одоо альфа дельта ч гэдэг байгаа шүү дээ. Эдгээр үеуд маань бид нар одоо тэгтээ дөрөв мэдээллийн 900-д орж байгаа. Жимд явахаар юу гэдэг Google дээр жимд явахаар өсөл зогсдгоо гэд бичээд яг тийм дата судалгаа мэдээллүүд байгаа шүү дээ. Тэр үг бүр багтаа нэг 7-8 тийм жоох хүүхдүүд чинь ингээд багтаа амар булчинтай болцсон. Тэгээд нэг 10 20 жилийн дараа зүгээр ингээд яриа сууж идэг шүү дээ. Тэгэхээр өсөл зогсно гэсэн тийм ойлголт байхгүй. Энэ дөр бидний зүгээр нэг юу гэдэг булчингийн буруу хөгжил, гений мэдээлэл ч юм уу одоо юу гэдэг санаандгүй юу гэдэг аав ээж нь ч юм уу жижигхэн тэгээд дагаад ингээд жижигхэн байдаг ч юм уу багасаа спортоос хол байсан болохоор жижигхэн болчдөг ч юм уу. Янз янзын шалтгаантай. Тэрнээс юу гэдэг бид нар ямар нэгэн байдлаар ийм мэдээллийн 90 100 байгаа учраас юмыг үгүйсгэж болохгүй. Аль болох эрэл хайгуулж хийж явах хэрэгтэй. Яавал болохоор юм тий. Тэндээс од. За эрдэнэ цогтох маань ирж эндэлж байна. За дасгалын өмнө болон дараа сонголт их шаардлагатай байдаг. Энэ яг одоо яг юунд хэрэгтэй юм бол? Ястогоо асуулт. Дасгалын өмнө ба дараа дасгалын өмнө биеэ сунгаж одоо гэдэг дасгалд биеэ бэлдэх хэрэгтэй. Энэ маань сонголт болоод тодорхой эрзэнтэй дасгалууд байвал тун зүгээр юм. Булчин зочроо өгөөд за ажилтуулагч шүү гэдэг мэдээлэл өгдөг. Бидний биеийн организм өөрөө бидний бодож байгаагаас илүү ухаатай ажиллаж байна. Тэр нь зориулж бид нар биеэ халах хэрэгтэй. Энэ маань юм сонголт болоод эрзэнтэй дасгалууд байвал тун аятайхан байдаг. За тэгээд булчингаа ажилуулаад тодорхой дасгал хийж дуусчаад тэгээд сонголт хийх хэрэгтэй. Бэлтгэлийн дараа заавал сонголт хийх. Дараагийн гэмтлээс хамгаалж. Тий, яг зөв.
гимтлээс хамгаалж ийн гэдэг чинь мэдэж штэ. Тий. Булчин ингээд зангираад ингээд гатуурсан байгаа юмыг хүчлэхгүйгээр аажмаар өөрөөр нь сунхаар ингээд тайвшрал болоод ингээд энэ тайвширсны дараа булчин чангарсан байгаа учраас буцаа жоох агшина. Тий. За эндээс л нөө булчин үйлдвэрлэх хийх үүс өргөлдөг гэсэн. Нэг махацлаад үүсэх юм. Тэгээ ер нь бол нэг юм жишээ аваад үзсгээд одоо модны нойтон мөчрөөд шүү дээ тий. Тэр шиг юм зөөлөн байж ижил модны одоо нойтон мөчр чинь бүр ингээд атгаар ингээд салдгүй шүү дээ. Тэр шиг л ер нь байх шүү дээ. Тий, ерөнхийдөө нэг хүн өөрөө нэг тийм өөрөө анх юу гэдэг юм би хүн болоод ингээд өсөхдөө торигнохдоо хүний бие физиолог болж яг тэгж тийм л юу гэдэг юу ингээд орон зайг туулж ирд юм уу да. Тэгээ явцад нэг бид нар хөдөлгөөн удаашрдаг, залхуу болдог тий. Ингэх тусмаа л ингээд улам хатаад хорч жоод модны юу гэдэг зомгос шиг бүр болоод унахад хугарахад бэлэн болчихдог. Тэр тийм ээ. Тэр зөв шүү. За ер нь яг үр дүнтэй дасгалын тулд одоо ямар зарчим баримтлах хэрэгтэй юм бэ? Гэхдээ юу гэдэг тодорхой цаг хугацаатай тодорхой юу гэдэг мэдлэг мэдээлэлтэй яг юу өөрийн гэсэн хувийн багштай байвал бүр илүү давуу тал бүх тал дээр нэг илүү ойлгомжтой байвал одоо чинь өөрийнхөө санаа бодлыг тий би нэг ийм зорилготой байгаамаа илүү ингэх гэж байгаамаа тий илүү би хаандаа анхаарах гэж байгаамаа за илүү өсөлтөндөө анхаарах гэж юм уу тэгэхээр нөө нэг чиний чиглэл өөрөө тодорхой байх хэрэгтэй тэрнээс юу гэдэг зааланд ороод нэг төмөр өргөд ахтай гол юм биш тий чи тэрнийг хийснээр яаж өөрчлөгдөх гээд байгаа юм бэ гэдэг нь чухал байна тэгэхээр чи зорилгоо маш зөв бөгөөд тодорхой тавих нь чамд хамгийн үр ашигтай цаг хугацаа явж байгаа гэсэн. За одоо Монгол шиг ийм завгүй амьдрал байгаа шүү дээ тий. Одоо зарим хүмүүс төвжрэл ихтэй байна. Одоо зарим хүмүүс бол өглөө жим хийчихэд шууд ажилдаа явдаг ч юм уу. Зарим нь бол өдөржингөө ажилдаа явж байгаад оройн яг цаг цаваа гаргаад жим хийдэг ч юм уу. Ер нь өглөө өрөө дасгал хөдөлгөөний ер нь ялгаа байгаа. Гэхдээ ялгаа байхгүй гэхээс илүү бид нар өглөө босоод аяга бүлээ усаа ухаас амьдрал эхэлнэ гэдэг. Зөв хоол бас тэндээс эхэлнэ гэдэг ч юм уу. Бид нар хөглөө ходоодонд за өнөөдөр ходоодонд хоол орох чинь гэдэг мэдээлэл өгөх үүднээс аяга бүлээ ус ууж тэр ходоодыг ингээд зочроог нь гаргаж нэг 150-200 г ус багт болцсон. Араас нь баг зэрэг овёос иддэг ч юм. Тэгээд өглөө ирч хүч сайтай байдаг учраас өглөө хийх нь үр ашигтай гэж яриад байдаг. Орой ирч хүч энерги өдөржингөө ажил төрлөөгээ явцсан энерги буураад ажиллах хүч буураад ингээд жоох итэх суларсан байгаа үедээ хийхээр нэг жоохон дэм сулраад байгаа юм шиг санагдаад байдаг. Боловч бид нар яг тодорхой цаг хугацаанд булчинг ажилуулад сурчвал яг л адилхан хүлээгээд авчдаг гэсэн. Би оройч хийсэн, өглөөч хийсэн, өдөрч хийсэн би тогтмол цагтаа нөгөө тогтмол цаг хугацаанд тогтмол үедээ булчинг ажилуулад байх нь хамгийн үр ашигтай байгаа гэсэн. Тэрнээс юу гэдэг өглөө сайн, орой сайн, өдөр сайн гэсэн тийм ойлголт байхгүй гэж боддог. Ер нь угаасаа нэг юу гэдэг нэг юм хүн яг л өглөөсөө хийх юмаа стратеги өмнөх зэгцтэйгээ явуул асуудал амархан шийдэгдэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүх юм зэгцтэй л авах хэрэгтэй. Ер нь дасгалын өмнө болон дараа юу хэдүүл зүгээр гэдэг юм болоо. Дасгалын өмнө мэдээж нүүрсээ бол зүгээр тэгжээж нөө булчинд хүчил төрөгч үүснэ. Хүчил төрөгч гэдэг одоо юу гэдэг зүгээр яг хүмүүс сонсоход л ойлгомжтойгоор л тайлбарлахыг хүс. Ярихыг хичээж байна. Тэрнээс бол юу гэдэг нөгөө нэг арай нэг мэрэгжлийн талаасаа ингээд хилчих юм бол ойлгоод эн чи энийг хэлж гин эн чи энийг хэлж гин гэдээ ойлгож сонсчих юм байгаа. Ойлгохгүй гайхаад ингээд төөрөө явцдаг хүн байгаа. Тэгээ яг нүүрс гэдэг маань жоохон колортой хоол хүнсийг л хилээд байгаа гэсэн. Тэрнийгээ бид нар бэлтгэлийн явцсан энерги болгож гаргаад зарцуулаад бэлтгэлийг даван туулдаг учраас бэлтгэлийн дараа мэдээж маш тийм юу гэдэг зөв буюу бидний ходоодонд хит ачаал өгөхгүйгээр гэхдээ 100% юу гэдэг нэг булчинг тижээж чадхаар байл. Хүмүүс хөвчлэн уург уугаад байдаг л да. Вэй бүгдийн нэг юу гэдэг бүх юм нэг цаг хугацаагийн хэмжээ байгаа учраас бид нар шууд уургаа угаад л тэгээ хэсэг байж байгаа хоол унд байдаг ч юм уу те. Янз. Тэгээ хүний л нэг өөртөө хэрхэн цаг заваа зөв гаргаж байгаа энэ завгүй энэ хотын амьдрал тийм үү. Энийг хэрхэн гэж өөрийнхөө төлөө яг биелүүлж байгаа вэ гэдгээс л хамаарж байгаа бүх зүйл. Ерөөсө бүх асуултын бүх эхлэл нь ерөөсөө тийм. Би өөртөө цаг зав хэр гаргаж ийна гэдгээс л хамаарч. Эрүүл байх уу, өвчтөй байх уу гэдэг чинь өөртөө хайртай хүний л өөртөө гаргадаг цаг зав байхгүй. Амьдралын төлөө зүтгээд л нэг л өдөр өнгөрөөд очино. Аочдгүй маа гэхэд имлэхийн гадаа одоо юу гэдэг эмчилгээ хийх гэж зогсчихсон гэсэн. Тэгэхээр асуудал маш ингээ өөртөө л хайртай байх хэрэгтэй. Ер нь фитнес хийдэг хүмүүс одоо
жирийн хүмүүсээс одоо арай өөрөөр хооллон тийм мэдээж. Тэгнь. Тэгвэл тэд нэр заавал одоо протеин гэдэг байгаа шүү дээ тийм. Тэрийг юу нэмэлтээр заавал хэрэглэх шаардлагатай байдаг. Whey protein-ыг нэмэлтээр яг уу заавал хэрэглэх шаардлагатай юу гэхээр мэдээж нөө энгийн үнээс тэд нар чинь хэд дахин илүү нэг өөр төвшөнд ажиллаж байгаа учраас одоо энгийн үнийг бодиулынгийн тамирчин болоод мэрэгжлийн тамирчинтай харьцуулах юмш боломжгүй л дээ. Ягаад гэвэл тэд нар чинь өөр ертөнцтэй. Бүх зүйлийг юу гэдэг тэр одоо юу гэдэг амжилт гэдэг зүйлийг номер 1-т тавиад нөгөө нэг амьдралаа 2 дугаар тавьсан найз нөхөд гэр бүлээ бүгдийг 2 дугаар тавьсан хүмүүст шал өөр ертөнцийн юм явна л да. Тэднэрээ зүгээр нэг нэрүүл байх зорилгоор хийж байгаа юм чинь бас нэг өөр шүү дээ. Заримдаа найз нөхдөөгөө гарч орно, гэр бүлээр амралтанд явна гэдэг ч юм уу. Тэгэхээр эдгээр ч яг бүр номер 1 тавьчаагүй болохоор бүх зүйл өөр болж эхэлдэг гэсэн. Хоолт болоод амрал тэднэрийгээ зохицуулж байгаа цаг хугацаа тий үр дүнгийн хувьд гэсэн бүх зүйл ялгаа. Тэгэхээр эднийг хооронд нь нийлүүлж харьцуулахгүй. Хооронд нь харьцуулах юм бол энэ хамгийн том буруу байна. Тийм шүү. Зүгээр л яг нөө энгийн хүн юм байх хэвээр, мэрэгжлийн тамирчин юм байх хэвээр гэдэг талаас нь яриа бол илүү тодорхой. Тэгэхгүй яг нэг хооронд нь хойлоод хооронд нь харьцуулах юм бол тэр хамгийн буруу ойлголт гэсэн үг. За тэгвэл та булчин мас ингээд нэмж байгаа хүмүүст одоо хамгийн их юу гэж зүйлмөр байна юу? Унт. Бид нар юу гэдэг хичнээн 21-р зуун ингээд бүх зүйл ингээд лаг болж байгаа ч одоохондоо шинжлэх ухаан нойрыг ортлохоор тийм шидтэй зүйл гаргаж авч чадаагүй л. Тий одоо нойрнуудаа одоо мелатонин гэдэг нэг дааврыг одоогийн байдлаар ямар нэгэн зүйлээс гаргаж авч чадаагүй л. Яг авчвал огш нь хэлнэ зэ. За. Тийм болохоор нойроо л ав. Юу гэдэг хүн унтчиж илүү их хүчтэй байдаг, унтчиж илүү өндөр өсөх магадaltaй, унтчиж илүү хурдан мас нэмэх магадaltaй. Нэгдүгээрт нойр, хоёрдугаарт хоол, гуравдугаарт бэлтгэл, дөрөвдүгээрт ар гэрээ амьдралд хичээл сургууль байдаг ч юм уу. Мэргэжлийн болох гэж байгаа бол үгүй бол байрнуудыг солио явчих болно шүү дээ. Тэгэхээр номер 1 зүйл ерөөсөө л нойр. Булчинтай болъё л гэж бодож байгаа л унтал гэж одоо юу гэдэг хүмүүсийн харж байгааг нөгөө өнцгөөс нь хэлээ л да. Тэгэхгүй бол хүмүүс ч юм бол өөр хороо л хэлнэ. Мэдээж хоол чухал номер 1 үү чухал. Гэхдээ номер 1-т нойр. Ерөөсөө л нойр. За тэгвэл яг эсэргээрээ тэгвэл жингээ асж байгаа хүмүүс та юу гэж зүйлэн бэ? Унт адилхан. Хүн стресстэй байвал хүн жингээ хасч чаддаг. Улам стресстэй байдаг. Бид нар мелатонин гэдэг даавар ялгарсаар бид нэг булчингийн зохицуулал биечин нэг хаана очиж юуг нь дижээж юуг нь багасгах уу гэдгийг шийддэг учраас яг хямрал стресстэй л ёо яаж хаснаа гэдээ стресстэй л байвал энд нэг юу гэдэг унтаж чадахгүй юу гэдэг болж игэл унтахаа өмнө битгий бод зүгээр л унт нэгэн дөнгөрцөн ажлуудыг маргаас гэж хоош нь тавиад зүгээр унтал гэж хэл. Ямар ч нөхцөл тэгжээж л хүссэн үр дүндээ хүрнэ. Тэгээ дараа нь хоолт аль алин дээр нь булчмаас ч тэр турах гэж байгаа ч тэр турах гэхээр их муухай юу л да. Юу гэдэг эрүүлэр жингээ хасгаж байгаа юу гэдэг байх ёстой нормал жиндээ очих Монгол хүн чинь инстинктээр нэг юм сонио их юу гэдэг одоо ингээд эргээд нэг цаг хугацааг буцааж болдог бол монголчууд юу гэдэг нэг арай хуучны үед аав ээж одоо бидний аав ээж жимийн үг үед бол явж нэг зүг хаалцаад байдаг байсан. 100 сүү цагаагаа идээгээ идээд ходоодоо хамраачдаг өвөл нь маш хүнд хоол буюу мах тий хэмжээгээр иддэг, гурил хэмжээгээр иддэг. Энэ хүүт нь нэгээд юу гэдэг энерги болгож гадагшлуулаад зун нь болохоор ходоодоо амраах зорилгоор ерөөсөө тэр хорхог боод иддэггүй хаа нэг баяр ёслолоор эргэлдэг. Ийм зүг байсан ч одоо л бүх зүйл өөр болсон. Зунч дээр өвч дээр гараад нэг ресторан ороод стейк аваад иддэг ч юм уу тий. Бүх зүйл ийм болсон учраас харгалт гэдэг зүйл маш эрчимтэй яваад байна. Нэг бургер кинг ороо бургер иддэг ч юм уу тий. Эргээд энийгээ шатах чадвартай буюу нөгөө нэг эргээд алхахгүйгээр машиндаа суугаад явчихж байгаа учраас л бүх зүйл нэг монголчууд яриад монголчууд бол аалзан тархалтай гэдэг шүү дээ. Том гизтэй хөл гарна ярих гэдэг шүү дээ. Тэр ийм байна да. За тэгвэл хоолны дэглэм барьж байгаа хүмүүс одоо буцаад хэвийн олд руу гарахад юу нэг яг юуг анхаарч байдаг юм бэ? Тэр юу гэдэг ямар хоолны дэглэм барьж байгаа гэдгээс олж байгаа. Одоо жишээ нь 21-р зуунд маш олон мэрэгжлийн дагсгалжуулагч нар сэтгэл зүйч хоол судлаачид байдаг. Энийг хөгжсөн. Тэр хүний судалгаагаар юу гэдэг энэ хүнд ийм хоолны дэглэм барина гэд заагаа гаргаад өгсөн бол тэр нь бол буцаад энгийн хоолтонд ороход бол нэг гаж гарахгүй байх. Зүгээр жоохон муугарлаад буюу юу гэдэг судалгаа шинжилгээ бага
Зүгээр нэг энэ хүнд таарсаа, чам таарсаараа надад өгөөд дахиад энэ хүнд өгчөөл бид гуруулаа өөр турж өөрөөр таргална гэсэн. Тэгэхээр юу гэдэг юм? Хамгийн сайн хоолны дэглэм бол нойр буюу бид нар нойроо зөв авснаар ирүүлэр жингээ хасна. Эргээд яаж энгийн хоолтонд орох вэ гэхээр зүгээр үгдий. Чи ямар хоолны дэглэм барьж байгаа гэдгээс л хамаарч байгаа. Тэрнээс багш нь шууд нэг талын өнцөг бариад хилчгээр энэ болохоор би туушрал болчиход байгаа юм. Тэгээ хүн болгонд хандаж хэлэхээр басгаар цаг хугацааны үед хүрэлцэхгүй. Тэгэхээр маш энгийнээр л зүгээр үгдий. Та ямар нэгэн хоолны дэглэм барьж байгаа бол яг одоо нэс болцоход гэж. Тэрнийхээ оронд юу гэдэг нэг хоолныхоо нэг нүүрс ус илчлэгийг тооцоолох нэг тий би энийг эдснээр ийм калори аваад ийм шатааж чадах юм байна гэдэг тооцоололтой л болчих. Тэгээ магадгүй үгдий. Нэг бүтэн бүүргэр ичээд би энийгээ шатааж чадахгүй тэр бүүргэрээ 4 хуваад нэг л ичих хангалттай гэсэн. Тэгээ заавал орой 6 цагаас 7 цагаас гэсэн ойлголт байхгүй. Зүгээр би хамгийн сүүлд хитэн цагт хийхөөр хүний биед нүүрс ус ороод 2-оос 3 цаг болоод шингэдэг гэдэг тэр процесс тэр хугацаанд хүн нэг юу гэдэг нэг эдсээр л авах юм бол таргалтай хугацаар л гэдэг гэсэн. Тэр 7 цагт юм уу 10 цагт идсэн хоол 12-т шингээрч ойлог байхгүй л гэсэн үг. Тэгэхээр болж өгвөл нэг хоолны дэглэм гэхээсээ илүү би юунаас олж таргалаад байна гэдэг анхны асуултаа л юу ах хэрэгтэй олох хэрэгтэй. Би хоолноосоо болоод байгаа юм уу? Стрессээс болоод байгаа юм уу? Нойргуудлаас болоод байгаа юм уу? Аль нь ч хийж болно шүү дээ. Тэгвэл тэднэргээ ший. Дараа нөгөө хоолтоо оруулах гэсэн үг байна. За зарим хүмүүс одоо ингээд фитнес эхлүүлчихэд одоо ингээл хэд хоног явж байгаа бол хайчаад байдаг шүү дээ. За эсвэл зарим нь одоо өөрийгөө бусдад харьцуулчих ч юм уу. Тэрнээс болж одоо ингээд болчиход байдаг. Тий, ерөнхийдөө нэг чи яаж эхэлж гин гэдэг чинь л айгүй чухал байгаа даа. Өөрийгөө хизээч бусдад харьцуулж болохгүй. Чи өөрийнхөө ертөнцид өөрөөрөө тэрнийг хийх гэж байгаа болохоос өрөөлөнд л хийх гэж байгаа юм биш байхгүй. Өөрийнхөө төлөө чи шинэ алхам хийж өөрийгөө нээж дараагийн төвчөнд аваачих гэж байгаа учраас юунаас ч битгий эргэлз, юунаас ч юм битгий имээ зүгээр өөрийнхөө төлөө өөртөө хайртай байгаа учраас хийгээд оролдох хэрэгтэй. Тэгэхгүй энэ сте манай 8 гоё болоод 3 хоног яваад юм болчихлоо шүү дээ. Яг хөө тэр хүн өгдөл сайтай, ген сайтай байсан болоод чинээ жоохон өгдөл муутай, ген муутай учраас жоохон удаа өгчөөд байдаг шүү дээ. Гэхдээ нэг л зүйл байдаг шүү дээ. Хөдөлмөр хүнд худлаа ярьдаг юм аа гэж. Чи хөдөлмөрлөөд байвал тэр хөдөлмөр чинь чамайг шагнацдаг. Тэгэхээр чи нэг хөдөлмөрлөхгүйгээр хин нэг хараад даган дуурайгаад байвал энд асуудал үүснэ гэсэн. Тэгэхээр бид нэр өөрөө яг өөрөө лаг биеийг бүтээх учраас хин нэг юу гэдэг харж тэрнээс юм юу гэдэг мотивац авах ёстой болохоос тэрэн шиг болно гэдээ дайраад иж болохгүй. Оон ямар лаг юм бэ? За би энэ шиг болохын төлөө хичээгээд үзье гэдэг. Тэрнтэй адилхан болох боломжгүй учраас хүн өөр гентэй, өөр өгөлттэй, өөр энэ замналтай учраас. За одоо энэ мотивац гэдэг таас ярьсан шүү дээ тий. За энэ мотивацийг тэгвэл яаж ингэж удаан хугацаанд хадгалж явах хэвтэй. За ер нь та ер нь яаж өөрийгөө хорцолдог вэ? Тий одоо жишээ нь юу гэдэг багш нь бол өөрийгөө ингэж юу гэдэг альва нэг зүйл одоо тэнцээ уралдаанд орохдоо ч юм уу бэлтгэхтэй. Нэг өөртөөгөө өөрийгөө ялж байгаа учраас юу гэдэг би заавал тэрнээс илүү байна гэхээсээ илүү энэ хүн яаж энэ амжилтанд хүрвэ гэдэг гарц гаргалгаа тийм үү боломж арга техник гэдэг нэг арай нэг хүнээс энгийн хүнээс арай нэг өөр нэг мэрэгжлийн төвшөнд нэг судалгаатай хийх гэж оролддог. Аль болох судалгаа гаргаж за энэ хүн 7 хоногт хэдэн удаа бэлтгэл хийж исэн юм байна. Тэгвэл ингэх юм байна. Үгүй бусдаас илүү хөдөлмөрлөх гэхээсээ илүү бусдаасаа илүү ухаантай хөдөлмөрлөх хэрэгтэй болчиход. Тэгэхээр чи тэр мотивац зорилгоод чиний юу гэдэг Штэн Леброн Джеймс бол тэр хүний амьдрал тэр хүн юу гэдэг тэр оргилд хүрэхдээ юуг золиосон бэ гэдгийг харахад л хангалттай. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө юу гэдэг найз нөхөд гэр бүл бүгдийг зохицуулаад бүгдийг золиослоод амжилтанд хүрээд өнөөдрийн тэр төвшөнд байж гинэ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр хүний тэр зүйлийг туулж байгаа тэр зам л айгуу тийм аз жаргалтай мотивац болдог гэхүү. Дараа нь тэр оргил дээр нь гарчаад эргээд нөгөө туулсан замаа харах хамгийн аз жаргалтай байдаг гэсэн. Тэрнээс тэр оргил дээр заларсны төлөө чи бүгдийг хийсэн бол эргээд тэр замаа харахаар ямар гоё байдаг гэж. Тийш. Гол нь тэр л гэж бодлоо. За тэгвэл таны хувьд хамгийн хэцүү даваа одоо бэрхшээл юу байсан бэ? Би юу гэдэг яг хүн өөрөө одоо багшийн хувьд бол мэдээж юу гэдэг нэг санхүүгийн тал дээр бол зарим нэг тэнцээ уралдаанд явуулгүй тэр тэнцээнд л явахаас ингээ харамссан үе зөндөө байдаг. Тэгэхээр яг тэр үеуд одоо би нэг харамсаад эргээд цаг хугацаа ирэхгүй учраас зүгээр л санхүү буюу
боломж нь байсан бол явчих ирэх боломж нь байсан бол одоо арай өөр байх юм болоо гэж боддог шүү дээ. Тэгэхээр хүн болгонд л өөр гэсэн цаад бэрхшээл зарим нь гэмтэл байж болно тий. Зарим нэг сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байсан байж болно тий. Ямар нэгэн давхц шүүгчсэн зүйл зүүсэн байж зарим нэгэнд нь санхүүгийн асуудал ч юм уу. Энэ мэтлэг яг хүн болгоных өөр өөр. Шинэ нүүдэл яах вэ? Жохон санхүүгийн л асуудал байсан баг. За фитнес хийхээр одоо зөвхөн бие махбодод биш одоо сэтгэл зүйд бас нөлөөлдөг. Тань тухай юу гэж бодож байна? Тий, одоо чи өглөө босоод толинд байсан түмээ гэдэг хүнээ харахаар жоохон би хаа чангарсан байгаа үе харуул урам ордог. Өө би яваад окей гээд. Яг тэрнтэй адилхан тий. Хүн булчин тодорхой хэмжээнд ажиллуулахаар тодорхой хугацааны цаг хугацааны дараа булчин өөрийн гэсэн бие төлбөө оловшиж чамд нэг юм хайпи мэдрэмж өгдөг. За булчинтай байж байгаа булчингүй болох мэдрэмж одоо хамгийн муухай байдаг гэж одоо юу гэдэг бодибилдингээр олон жил явсан хүмүүс тэр сэтгэл зүгээ даван туулах тэрнтэйгээ тэнцэх тий эргээд энгийн байхын төлөө хичээх тэр хичээл зүтгэл ер нь бодибилдингийн тамирчдыг айгүй их гэмтээдэг. А багшаагийн хувьд юу гэдэг нөгөө нэг яг нөгөө бодибилдингоор яг ингэж бүр мэрэгжлийн төвшөнд тууштай яваагүй хөнгө атлет гэхээр олон жил хичээлж илүү тийм атлетик төвшөнд байсан учраас юу гэдэг нэг тийм айхтар тийм харамсаад байх тийм цаг хугацааны үед байгаагүй тодорхой хэмжээний хэдэн тэнцээ уралдаанд хоорондоо бэлтгэлээгээд ордог. За тэгээ ер нь цаашлаад ер нь энэгээрээ бол их олон зүйл золиослох учраас энийг энд нь хүргээд болгоё гэд. Тэгээ шууд нөгөө нэг дасгалжуулагч болоод өөрийнхөө өөр хоёр дахь карьерийг хөөгөө явчихж байгаа гэсэн. За та ер нь одоо ингээ өдөр тутмынхаа дасгал хөдөлгөөнийг одоо яаж зохицуулт юм болоо? Ер нь фитнесийг амьдралынхаа одоо нэг хэсэг болгохын тулд юу их хэрэгтэй юм бэ? Тий одоо юу гэдэг тамирчин байхдаа бол өдөр болгон бэлтгэл хийдэг байлаа. Одоо ч тэгээд баг хийхээс хийхгүй нь олон шүү дээ. Мэдээж нөгөө нэг яа ингээд нэг 2 сар 3 сар ч юм уу жил яваад би хаа жоохон сулрахаар ингээд цаанаасаа жоохон за би чинь жоохон сулраад байна шүү жоохон хий да гэдэг ч юм уу. Мэдээж нөгөө нэг өдөр тутам хүмүүстэй ажиллаж байгаа болохоос тэрийн болгон өөртөө цаг гаргаад ингээд бэлтгэлээ их зав байхгүйгээр за энэ хүнийг ингэж бэлтгэлийн нийлгэн энэ хүнээ ингэн багаа ингэн багийнхнаа ингэн дараа нь ингэн гээд за энэ үед нь 7 хоногт би нэг удаа хөдлөөд байя гэдэг зарчмаар л явж байна. Тэрнээс яг одоо нэг юм тодорхой зорилго байхгүй яг бүх сэтгэл зүрхээ хоёргүй сэтгэлээр өгдөө үйлчлүүлж байгаа одоо хүмүүстэй болоо багийнхандаа л зориулж байна да. Тийм. За тэгвэл та өөрийнхөө замналынхаа тухай замналт чинь одоо өөрийн чинь хамгийн их бахархдаг зүйл юу вэ? Мэдээж дэлхийн аврагд явсан байна. За тэгээ өөр юу гэдэг Аз авраг болсон. Ер нь хамгийн гоё мэдрэмж юу вэ гэхээр яг ингээд одоо юу гэдэг олон улсын тэмцээн болоод Аз твийн дэлхийн аврагд орчоод төрийнхөө дуулыг ингээд ишүүлүүлээд зүрхэн дээрээ гараа тавьчаад ингээд байж зах тэр хамгийн гоё мэдрэмж. Ер нь тамирчин хүн болгоны тэр л хамгийн гоё мэдрэмж. Тийм болохоор тэр л хамгийн том бахархал байлаа. За энэ одоо хамгийн сүүлийн асуулт. За хэрвээ та одоо ингээд өөрийнхөө залуу наснд нэг зөвлөгөө өгөх боломж байсан бол та юу гэж хэлэх вэ? Тий, залуу наснд нэг зөвлөгөө өгөхөр байсан бол унтал гэж хэлнэ. Яг тэгвэл унтахгүйгээр маш олон цаг хугацааг алдсан байгаа байхгүй. Одоо жишээ нь юу гэдэг ах нар дуудаад ч юм уу эсвэл найз нөхдөйгөө явдаг ч юм уу. Тэгэнгүүт л тэр цаг хугацаанд би унтчихсэн бол арай өөр төвшөнд очсон байна да гэж бод. Тэгэхээр залуу насндаа очиод эргээд очих юм бол зүгээр унт залуу минь л гэж хэлнэ. Унт. За. Багшаа би танаас нэг асуулт асуух юм аа. За одоо хүмүүс ингээд gym crossfit гэдэг ингээд хоёр хуваагдчихад байдаг. За тэнгүүд хүмүүс яагаад crossfit-ээс илүү gym-ээр илүү хичээлэх ёстой юм гэдэг тал дээр одоо та ингээд тэгээ хүмүүсийг уриалж байгаа маягаар хариулаад өгөөч. Тэгээ уриалах гэхээс илүү бид нар нэг өөрснөө олох. Бид нар багаараа ч юм уу хамт олноороо юунд илүү сонирхолтой байна гэдгийг олох нь хэрэгтэй. Gym гоё, crossfit гоё, хоёулаа л гоё. Одоо жишээ нь юу гэдэг юм? Яг юу гэдэг CrossFit-ийн энэ нь гоё болохоор би CrossFit дурлаад байна шүү дээ. А gym-ийн энэ нь гоё болохоор бас gym дурлаад байна шүү дээ. Жишээ нь gym гэдэг маань тодорхой цаг хугацаанд тодорхой булчинд тодорхой тэр яг булчингийн дасгал зориулаад тодорхой тоонд ингээд хийдгээрээ тэр хүн таалагдаад байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүн энэ гоё энэ амар гэж байж болно шүү дээ. Тэнгүүт нөгөөх нь тодорхой богино хугацаанд биеийг кондишн буюу бүтэн ажиллагаагаар CrossFit чинь ер нь биений кондишноор нь тэр чигээр нь бүх юу гэдэг хөдөлгөөнийг ингээд нэгтгэж зогс болгож одоо юу гэдэг зарим өдөөгүй зарим бэлтгэл дээрээ ихгүй тэгээ баахан өндөм дээш доош нь өргөдөг гэр хийдэг хаачин суулт явдаг ч юм уу
кондишныг сайжруулдаг. Энэ надад гоё байдаг. Тэгээ маш богино хугацаанд буюу 45 минутын хугацаанд л хийчихэж байгаа. Тэгэхээр бид нэр өөрийгөө л олох хэрэгтэй. Чи яа дээ? Кроссфит дуртай байж болно. Би фитнес дуртай байж болно шүү дээ. Би кроссфит чинь нэг 7 хоног хичээлээд үзье. Надад таалагдах нь үгүй юу? Чи манай жимд нэг 7 яваад үү? 7 хоног яваад үз. Таалагдах нь үгүй юу? Ингээд өөрснөө олчих хэрэгтэй. Тэгээл энэ болж гин, энэ болохгүй байна. Тэгээ алдаа оноогоо ярилцаад тэрнээс л юу гэдэг бүх спорт гоё. Сагсан бөмбөгч гоё, волейболч гоё, юу гэдэг шатар ширээний теннис, талбайн теннис юу гэдэг хөл бөм бүгд гоё. Өөр өөрийн гэсэн тийм нэг юм юу вэ штэ тийм аавар явж штэ. Тэрэнд нь дурлаа тэр ингээд сагсан бөмбөг тоглох дуртай байж болно, кросс явах дуртай байж болно, фитнес явах дуртай болно. Тэгээ тийм туушрахгүйгээр бид нар зүгээр эрүүл байхын төлөө ч юм уу өөртөө хайртай байхын төлөө бид нар ямар нэгэн байдлаар өөртөө цаг хугацаа гаргаж спорт хичээлээрээ л гэж хэлээ да. За баярлалаа. За тэгээд энэ дугаарт оролцсон танд баярлалаа. За тэгээд илүү олон шавнар дахин гаргаарай. За тэгээд бэлтгэл дээр болцоо даа. За тийм. За баярлалаа. Окей.